Йоо дахиад хэлэхээр надаа ингээд амар автомат тохиргол болоо яах шиг юу ч юм уу өмнөхөө зүгээр нэмээд одоо шууд тэгэл болцооны талаар юу гэж боддог вэ гэдгийг хэлчих юм уу? Эшиг за тэгээд идэх хүн. Энд дээр болцоогоо ярьсан шүү дээ. За зүгээр шууд одоо ингээд эхлэе. За өнөөдрийн сэдв бол болцоогоо шүү. Амар тийм. За өнөөдөр гурлаа юуны талаар ярих вэ? Болцоо. Халуухан сэдвийн талаар ярих. Халуухан сэдв аа. Тийм анхны болцооны талаар ярина шүү дээ, тийм. За тэгээ яриа. Гэтэ гурлаа сая нэг бичсэн байгаа шүү дээ, тийм. Тэрийг хэлчих ямар тааж. Тийм болохоор жоохон автоматжуулсан. Таалагдахгүйсэн. Тэгээд дахиад шинээр хэлж гин. За тэгвэл хүмүүс бусад ингээд подкаст ч юм уу тиймэрхүү юмнууд чи эхлэхээр за энэ 7 хоногт юу байна да гэж хэлдэг шүү дээ. Тийм болохоор бид гурав ингээд жоохон өөр бай гэж бодоод тэгээд 7 хоног болох нэг асуултаар эхлэе гэж бодсон. Тэгээд энэ удаагийн асуулт болохоор биенийхээ аль хэсэг дуртай вэ? За нэг өмнөхдөр битсэн гэсэн шүү дээ. Өмнөхдөр битсэн дээр намаа нүдэндээ дуртай гэвэл битсэн байхгүй юу? Битсэн гинэ. Ярьсан байхгүй юу? Тэгээд би яг тэрийг бодож үзлээ. Гэсэн чи би бас нүдэндээ дуртай юм байна. Би ингэ жоохон бахтай бүр хоёр нүд минь хоёулаа давхрааг байсан заяа. Одоо тэгсэн чи ингэ давхраатай болсон. Ингэ давхраа ингэ гараад ирсэн. Тэгээд давхраа гараад ирсэн чи миний нүд амар хөөрхөн том болсон. Тэгээд одоо яг нүдэндээ дуртай юм байна. Бодоодсэн чи. Тийм юм байна. Нөхцөл тайруугүй юу? Давхраа гараад ирсэн чи дуртай болсон юм шиг. Давхраа гараад ирсэн чи. Би бас тэгтээ тэгсэн. Нэрээ яг давхраа гарч ирээд дуртай болсон шүү дээ. Энд гуруулаа тийм нэг лаг нүдтэй хүмүүс суугаад байгаа шүү. Би бас өөрийнхөө нүдэнд амар тастай. Гэтэ яг үнийг хэлэхэд энэ дундаас яг гоё нүд нь бол чиний нүд бол яалтчгүй стандарт гоё нүд байгаа байхгүй юу? Бид хоёр зүгээр л хүн өөрийнхөө те дуртай гэдэг өнцгөр хоёулаа ирвэж ш харж байна уу? Гоё нүдээр ирвэж байгаа шүү. Гэтэ ер нь л одоо бусад хүмүүс ч гэсэн ингэж бодож байгаа х те. Хүн болгонд гэхдээ нүдэндээ дуртай байх хаа. Яах вэ? Эсвэл талархах зүйл нь нүд. Уруулаа тэгээд таарсан юм шүү. Яг талархах зүйл бол нүд байх. Угаасаа орчлон ертөнцийг харж байна тий. За нэг тэгэл яг уу хасаа нүдэндээ дуртай байсан. Тэмүүд ингээд том болоод хүмүүс миний анзаараагүй хэсгийг маань чиний нэстэ хүлчин гоё юм байна, хамарчин гоё юм байна, уруулчин гоё. Би нэрээ амар урууландаа дургуус ахгүй юу. Тэгээ нөгөө хамт амьдардаг нэг охин маань ингээд чиний уруулч амар тийм зузаанч биш, нэмгэнч биш, амар гоё уруул гэсээр байгаад хамар уруул хөл идэрт дурлуулсан. Би бас нүдэн дээр дуртай. Яагаад дуртай юм гэхээр тэгэл хүн болгоно л яана хүн болгон биш шүү. За зүгээр л ер нь хит хитэн үнээс миний нүд ингээд аюу хөөрхөн гэдэг комент сонсч байсан байхгүй юу. Нэг давхраатай алга нүд бол биш л те. Зүгээр жижигхэн штэ. Зүгээр л нэг тийм гин цайлган л нүдтэй юм шиг байгаа юм би. Тийм болохоор мэдхүү. Тийм хонгор намна шүү. Боллоо. За тиймэрхүү тий. Аха. Тэгээ уламжлалт асуултаас жоохон зайлс хийх гэж оролцсон тий. Гурлаа. Тий. Одоо тэгээд ямар ч тач болцоо анхны болцоо гэдэг үндсэн сэдв рүүгээ ороод ярих уу тий. Өөрөөсөө хонгой үзэл бодлыг илээд явч. Ер нь яг болцоо гэж юу гэдэг талаар их ярих уу? Тий. Аха. Болцоог юу гэж ойлгох тийм тий. Намна яг болцоог юу гэж ойлгох тийм. За цаараа. Би тэгтээ өмнө ерөөсөө яг энэ талаар бол бодож байгаагүй. Яг энэ болцоо, тэр болцоо энэ төр гэж бол. Гэтэ яг уу болцоо эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ямар нэг зүйл хийхийг л нэрээ би бараг болцоо гэж боддоо шүү дээ. Тэгээ хамтдаа тэгээд яг уу эрэгтэй хүн жоохон удирдлагын гартаа авал зүгээр гэж боддог. Гэтэ найзуудын болцоо гэж ярьдэн шүү. Найзуудын болцоо юм. Тийм. Тэгэл олон хүн уулзах эсвэл хоёр хүн уулзах ялгаагүй л хоёр хүн уулзах. Ер нь бол нэг уулзлаад нэг enjoy хийх. Тэрийг л болцоо гэдэг юм шүү. Аха, би бас тэгж ойлгоолоо шүү дээ. Тэгээ өнөөдрийн үндсэн сэдв болохоор гуруула чинь яг эрэгтэй эмэгтэй хүний болцоо ярих гэж байна. Тэгэхээр нэг найзуудтайхаас ялгааг бах уу. Тэгэл хоёр хүн уулзаал юм хийгээл тэгэл хоёуланд нь гоё байвал гоё. Тэгээд явах тэгээд нөгөө нэг дараагийн харилцаа руу шилжих бас нэг том түлхэц юм болоо. Үндсэн суурн тийм барилгын суур гэж би. Бидний болцоо амар тэнэг байвал ер нь бол дахиж уулзахгүй сте. Тийм штэ. Яг уу гэтээ ганц хоёр боломж олоход бас болох юм тийм. Тийм хүнээр солонгосчууд ингэж яг ингэ тогтцсон зүйл байхгүй ч гэсэн одоо нөгөө уламжлалт бус зүйл гэх юм уу? Тэр зүйл нь болохоор
заавал 3 удаа болцчихийж тэгжээж одоо ер нь энэ хүнтэй үерх үү үгүй юу гэдгийг шийддэг гэж сонссон шүү дээ би. Ахаа солонгосчууд 3 байдаг гэсэн ер нь бол 3 удаа уулзаад тэгээд за окей гэх юм бол тэгэл хоёр талаасаа окей гэх юм бол найз охин найз залуу гэж Их сурвалжин хаанаас энэ мэдээллийг олцсон. энэ нөгөө нэг олон солонгос контент үзээд тэгээ солонгос контентууд дээр л ер нь тиймэрхүү юм ярьжсэн. Тэгээ би эдгээр ер нь нэг 3 муруу явчдсан байна гэж бодсон шүү дээ. Манай Монгол тим юм байгаа юу ер нь тэд уулзчихийж. Болцоосоо өмнө ер нь үерхтэй шүү дээ. Тийм шүү дээ. Болцоосоо өмнө баг үерхснийхаа дараа болцоод. Тийм шүү дээ. Яг тийм. Манад гэтээ болцоо гэдэг болцооны соёл моёл бас бус улс орнуудаас жоох өөр иж магадгүй юм тийм. Хэцүү гэж юу. Нөгөө нэг манай монголчууд ч жоохон нөгөө нэг тогшоогоо хүмүүс ер нь ихтэй юм шиг санагдаад ирдэ шүү дээ. Нөгөө нэг хайрн дотроо хална гадна гэдэг шиг нөгөө нэг хайр нэг илэрхийлэхгүй байж байгаа. Тийм. Тэгдэг хүмүүс юм шиг санагдаад. Тэгээ яаж окей. Жоохон нөгөө нэг би яг үнэндээ ойлгосон гэсэн. Гасгаж ингээд нилээ явж байгаа л тэгээл чатны цаанаас тасчдаг гэж юу? Чатны цаанаас эхлээд тасчдаг мөртлөө яг биеэр ингээд би битэйгээ уулзсан гутаа жоохон ичээ сандрч мандраад тийм. Тэгтээ нэр тэр тэгдэг тийм. Хоёр хэр ичдэг вэ? Би амар ичдэг. Гэтэ амар худлаа ингээд жоохон мухаар хэлэхэд жүжиглээд байгаа юм шиг ичж байгаа гэдгээ ингээд агахгүй нуугаад тэгээд нэг жоохон ил байх гад тэнгуүтээ тэрэн дээр тэнэг үйлдэл гаргаад тэгээд ингээ өөрөө хичээд бантаад тэгээд дараа нь ингээ бодохдоо өөрийгөө ямар тэнэг юм бэ гэж бодоод өөрөөсөө жоохон тийм хичээд яг тэгдэг анхны болцоо тэгтээ амар сандрагдаг. Би л бүр ингээд би яг үндэ ингээ бүр ингээд чичрээд идэв шүү дээ. Тэгээд тэрийгэ гарахгүй гэсэндээ ингээл амар олон үйлдэл хийж мэгээл. Тийм амар тэнэг үйлдэл их юм ярьмаарай. Тийм амар тэнэг юмнууд ярьж мээрээ түүлээсээ нэг юм аа. Юу анхны болцоон дээр нөгөө нэг амар чухал гэх юм уу юу гэх юм. Тийм зарчим байдаг шүү дээ хүн. Ер нь ингээд одоо анхны болцоон дээрээ хоёр ингэж баримталдаг юм байгаа юу гэдгийг сонсмор санагдсан байхгүй юу? Одоо би гэх юм бол би заавал хүнтэй гоё nice баймар байдаг. Ямар ч надад таалагдаагүй тийм гоё nice байж байгаа л дуусгамаар байдаг байхгүй юу? Тэр тийм баа юу? Би бол нэг хөөрхөн болж очих. Тэр бас амар чухал тийм. Гадаад үзэмж хуцал дээр эхлээд анхаарах тэр дүрмжэр баримталдаг. Тэгэл яг нөгөө нэг байдгаар өдөр тутамд байдгаар очиж байгаа юм бол тэр хүнд чинь нэг онцгой сэтгэл төрүүлж чадахгүй шүү дээ. Тэгээд эхлээд ямар ч байсан гадаад үзэмжээс эхлэе гэж боддог доо. Би болохоор яг марлагийнхаас бүр шал эсрэг юм байна. Надад нөгөө нэг одоо жишээ нь ингэ санагдаад тахгүй баримталдаг зарчим гэхээсээ илүү зүгээр өөрийнхөө энгийн баймар идэх байхгүй юу? Нүрээ будаж болчихсон юм шүү. Тийм болов. Нүрээ будаж мудаад очичхоор дараа нь ингэ будаггүй царай чинь бас нэг арай өөр нөгөө юм дүрт хувирах гад идэм шиг санагдаад идэх байхгүй юу? Тэнгүүд хүмүүс нөгөө нэг анхны болцоон дээр одоо юу гэдгийг өөртөө одоо нүрэ бодчих юм бол ер нь ямар ч эмэгтэй хүн өөртөө ихтгэлтэй байдэн штэ тий болчих штэ. Тэнгүүд бас энгийн хувцс ч юм уу зүгээр л нэг гэртээ өмсдгөөс арай нэг дээгүр тий битглийн өмс самстай хичээгээгүй юм шиг харагддаг шүү тий. Эсвэл магадгүй тийм бах. Тэгээ зүгээр юм мэдлээд энгийн л баймаар байдیں۔ Үгүй би тэгтээ бас нэрээ нэг жоохон тиймэрхүү. Тийм. Тэгэхгүй нөгөө яг эмэгтэй хүн ч угаасаа нүрэ будаал нөгөө хувцас өмсчөр ямар ч эмэгтэй хүн өөртөө ихтгэлтэй болчингууд арай нэг жоохон өөр дүрд орчоод нөгөө үндэ нэг юм өндөр хүлээлт тавигдуулцдаг гэх юм уу? Тийм чи зүгээр ингээд идэв шүү. Одоо надад битгий одоо юу гэх юм. Тэр хүн ингээд амар өндөр хүлээлт одоо юу гэх юм. Чамаг ингээд амар гоёр бодчихоо шүү дээ тий. Тэнгүүдээ тэрнээсээ доошоо унчих үедээ гэж бодоод тэгээд идэв шүү. Би тэгдэг. Би яг тэгдэг байхгүй юу? Анханасаа ингээд намайг амар гоё юм ихтэй тий. Эсвэл ингээд амар ухаантай гээл бодчих үедээ гэж би жоо хайгаад байхгүй. Сүүлд нь миний тэнгийг мэдчихвэл яана гэж бодогдоод байна. Тэгэхээр анханасаа жоохон тэнэг байх ёстой ч юм уу тэгж боддог бэсэн. Гэхдээ би өмнө тэгж боддогс байхгүй. Одоо болохоор би өмнө тэгж боддог байгаа. Тэгээд хувцаа одоо юу гэх юм зүгээр энгийн өдөр тутамдаа өмсдөг хувцаа өмсөд тэгээ нүрээ амар будахгүй ч гэсэн зүгээр ядаж нэг уруулаа өнгөлдөг ч юм уу нэг тэгдэг гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо болохоор эсэргээрээ жоохон будаж мудаад очдог байхыг хичээгээд байгаа. Яагаад гэсэн чинь болцоо гэдэг зүйлийн дотор
байх ёстой зүйл тэр юм шиг санагдсан. Эмэгтэй хүн болцооны гол утга учир чинь Тийм болцоо ч өөрөө спешиал зүйл шүү дээ. тийм өөрөө амар гоё тийм онцгой зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр яалтч хөө тэр онцгой зүйл тийм нөгөө болцооны өмнө ингээл яадаг үлээ тийм амар тогтолч могдлол тэгэл баг октод чинь би яг сонсчихсан байхгүй юу. Октод чинь мараг хэд хоногийн өмнө юу өмсөх энэ төр гэж мэдгээ шийдэж мэддэг гэсэн заяа. Харин тэр момент чи өөрөө амар гоё зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг enjoy-хын тулд ер нь бол Тийм. бас Тэгээд бас нөгөө нэг болцож байгаа нөгөө хүнээ бас хүндэлж байгаа нэг хэлбэр байх гэж би боддог байхгүй. Гэтэ бид хоёр өмнө хүндэлдэг байсан шүү. Хүндэлж байгаа нь тэр шүү. Гэтэ бас яг нэг хэлбэр юм болоо тий. Тэр зүйлийг тэр спешиал зүйлийг ингээд гоё онцгой гэдэг зүйлийг мэдэрсэн. Тэгээд тэр зүйлдээ өөрийгөө гоё бэлдээд ингээд тэр хүний хүндлээд ирсэн, нүрээ будаад ирсэн, гоё хувцас өмсөд ирсэн. Өмнөх тэр бүх процессууд чинь өөрөө тэр болцоондоо тий зориулагдж байгаа зүйлүүд байгаа байхгүй. Тэр болцоо гэдэг зүйлд хамрагдж байгаа зүйл чинь одоо өмнө тэр бэлдэж байгаа чинь бас ороод байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүн чинь гэсэн энэ хүн надтай уулзахын тулд ингээд ийм гоё хичээсэн байна. Тий. Үнэлэх мэдрэмжтэй залуутаас уулзах хэрэгтэй Тийм октоо. хичээсэн гэдгийг нь Тийм. бүр ингээ хараад нөгөө Өнөөдөр ямар гоё хувцалцсан юм. Эсвэл анх удаага бол тийм яг магтах хэрэгтэй байхгүй дээ. Эрэгтэй хүмүүс амар ямар гоё эмэгтэй вэ гэж хэлж мэдлээд. Гэтэ уушлаар би нөгөө нэг өмнөх болцоог ихтэй амар удцсан байна. Яг үндэ. Тийм болохоор өмнөхөөс сэтгэдэг байхгүй юу. Гэтэ яг хуу орчин үед үгүйсээ хүн болгон л тэгдэг болсон байл ш нөгөө нүрээ будаж мудах ястай. Сая яг намууна марлаа хоёр ярьснаар тий би нөгөө нэг хуучнараа тэгээ болцоог удцсан байгаа болохоор. Тийм чи угаасаа тийм ээ тийм. Болцоог удцсан байгаа болохоор. Тийм. Тэгвэл битэж гэхдээ нэг болцоодсан чи сая 6 сард болсон гэсэн шүү дээ. Тийм 6 сард нэг болцсон. Гоё. Би бас нэг тэр болцоогүй. 5 сар болсон уу? Мэдгүй 5 сар болж. За манайхан би тоондоо муу шүү хэлээд байгаа шүү ямар хэцүү. Тэгвэл ингээд бид хоёроос яг нэг асуулт асуусан заяа. Тэгвэл эмэгтэй хүн биш үү те? Эрэгтэй хүнийг болцоонд урих талаар юу гэж боддог вэ? Төрүүлж урих талаар төрүүлж. Анхны болцоонд дээ шүү дээ те. Анхны болцоонд дээр. Окей шүү дээ. Урил та. Урмаараа байла. Тий. Урмаараа уйлурж болно л гэж бодчих шүү. Би гэх юм миний өнцгөөс гэх юм бол ядрах яг энэ өнцгөөс гэдгийг ерөөсө болчмоор байхгүй. Шууд ормоор байхгүй харин гів гинтлөө. Би болохоор зүгээр би яг өөрөө тийм хүн юм болоо нөгөө таалагдсан залуу бол чи надад таалагдчих шүү гэж шууд хэлцдэг. Тэгэл болцоонд урьж мэрх юм бол зүгээр л биччихдэг. Гэтэ бас нөгөө хүнээсээ бас хамаарат байна. Хамгийн гол нь нөгөө хүн нь шүү дээ те. Намааг өрөөл энэ хүн ирэх хэмжээний хүн үү эсвэл бүр те намааг өрөө зүгээр энэ гэж шууд сэндэх ч юм уу нэг юу гэх нэг хүн өөрийнхөө төвшөнд нэг юм мэдэрдэг дээ мэдрэгчтэй яг тэгээ тийм хүн юм хүч эсвэл тэр үнээр таалагдаад байвал би зүгээр шууд болцоонд өрчдөг. Тэгээ зарим хүмүүс л энэ нөгөө чи эмэгтэй хүн үн цэнэ хадгалах ёстой мөстэй гэдэг зүйл дээр яг энэ болцоонд өрөх ч юм уу энэ тал дээр үл тэр мөрний хамаагүй санагдаад идэг. Тийм тэгэхээр надад бол шууд эмэгтэй хүнд хүрүүлээд эхний алхмаа ч гэсэн ч юм уу хийх хэрэгтэй шүү. Надад бас эмэгтэй уурах айгу гой санагддаг. Тийм. Гэтэ би ерөөсөө нөгөө тэгэж урьж чаддаг хүн биш. Яг тэр үн цэн минтэй ерөөсөө холбоотой биш гэж. Үн цэн минтэй ерөөсөө холбоотой биш. Тэгсэн хэрнээ ингээд зүрх хүрдэггүй ерөөсөө ягаад ч юм ингээл ерөөсө болж өгдөггүй маа. Яг эрэгтэй хүн ингээд тэр хүн ингээд дотроо л ингээд таалагдж байгаа тэр эрэгтэй хүн дотроо таалагдж байгаа гэдэг мэдээд байгаа хүнд хэрнээ гаднаа ингээд ерөөсө чи таалагдж байгаа шүү. Нөгөө нэг хан манд өгдөн шүү дээ. Тэгэж хан манд ерөөсө өгч чаддггүй. Тэгээ тэр нь айгүй хэцээдэг. Тэгээ хэрэг тэгэж урьж байгаа эмэгтэй байх юм бол надад үнэхээр гоё санагддаг. Ямар гоё юм бэ гэж жоохон хатаархал ч юм уу тэгэж төрдөг. Тийм. Би ч гэсэн урих юмсан. Би ч гэсэн урих юмсан гэж боддогс ерөөсөө ингэж чаддаггүй ягаад ч юм тэр хүний ирэх хариултнаас нь айгаад идэг гэдэг юм уу? Зөвшөөрөхгүй бол яах вэ? Тий дараа нь өөрөө эвгүй байдалд ороод тэгчих юм болов гэж бодож байгаа. Тохиолдол дээр эрэгтэй хүн зөвшөөрч хэрэгтэй юм санагдаад шин надаа. Эмэгтэй хүн чамааг болцоонд урьсан бол хэдий таалагдахгүй байгаа ч гэсэн окей гэд эхний удаадаа хэлчих хэрэгтэй байхгүй. Тэгээд би болтгийн зориг нь үнэлээд тэгээд болохгүй бол тэгэл яах вэ? Анхны болцоогоо дуусгачаад тэгээд гоё nice байгаад ингээ тий
Өнөөдөр nice байлаа. Гэхдээ чи бол миний сонголт бишээ гэдгээ нэг өөрхөн тий аятайхнаар хэлчих хэрэгтэй юм санагдаад шүү. Гэхдээ тэрийг бол сайн мэдгүй юм. Надад бас ингэж санагдаад байдаг байхгүй нөгөө эмэгтэй хүн төрүүлээд нэгт яг өөртөө ихтэй эмэгтэйчүүд байх магадлал өндөртэй зөө эрэгтэй хүнийг төрүүлж урж байгаа юм. Тэгмэд хоёрт гэх юм бол өөрийнхөө бардам зан эгог жоохон дарж агаад эрэгтэй хүнийг урьж байгаа штэ. Тэгэхээр сая намуунагийн ярьсан нөгөө эрэгтэй хүн нь ингээд тэрийг нь ойлгоод ингээ гоё хүлээж аваад тий хараад үзчих нөгөө нэг суусан цэцнээс явсан тэнгэн дээр гэдэг шиг тий өөрийгөө үнээр наач амар чухал тий би бас наадах нэр тэгж боддоо шүү. Эмэгтэй хүн одоо ингээл яг үннийг хэлэхэд тий 100 залуу байлаа гэж бодоход тэндээс нэг 50 л үнэхээр нэг гайгүй залуу байгаа шүү. Тэгэхээр зүгээр ингээд те дагин царайлаад гэртээ ингээд сууж ахын орон хүлээгээл за намайг хин хайрлах бол намайг хин гуйх бол те хин ирээд аваад явчих бол гэж ахаа орон гараад ирэл хайгуул хийгээ те өөрийнхөө залууг те бүтээгээд уг нь тэр нь гоё юм шиг андаач би нөгөө нэг суудаг сэтэн юм шиг энэ тэг тэгж байгаа л харин нэг жоохон хоосоо хоцролоо юм санагдаад байгаа шүү. Тэр ч тийм шүү. За тэгвэл штэ хоёроос асуулт асууя. Хоёр болцоон дээр зөө юм. Орчин нь ер нь ямар хөө шиг байвал зүгээр. Одоо жишээ нь зүгээр энэ писи юм уу эсвэл ресторант ч юм уу болцвол писи ресторан хоёрын алийг сонгох уу гэж юу? Ямар орчин? Хоёулаа л надад амар тэнэг байхгүй юу? Хоёулаа надад жоохон хэцүү гэх юм уу? Писи ч юм болохоор oh my god. Гэтэ анхны болцоог писинд хийж ийн гэхээр надад бүр 10 жилийн хүүхд юм уу аа. Гэтэ бас жоохон онцгой яж магадгүй юм те ерөөсөө нөгөө туршиж үзээгүй ч байх юм бол. Тийм онцгой хүмүүстэй яг онцгой л байх л байх. Тэгээд хоёулаа нөгөө нэг гоё компьютер тоглоом сонирхолтой тийм хүмүүс яхан бол писинд гэх юм бол бас гоё яж магадгүй тоглоомын дуртай байвал тийм. Гэтэ миний хувьд хэрвээ ингээд надад ийм хоёр сонголт ингээ гараад ирэх юм бол хоёр рестораныг сонгох. Ресторан гэхдээ жоохон би бариулаад идэм аа. Гэхдээ ресторан ганц хоёр өөр штэ тий. Уламжлалт хэлэх шүү. Ресторан бол гэхдээ уламжлалт тий хүн болгоно л ер нь болцоог ресторан. Ресторанаас эхэлдэг тий. Надад гэхдээ тийм туршлага бол байхгүй. Би ерөөсөө ресторан ингэж хоол. Ер нь гэхдээ ресторанч биш зүгээр баг гуанзанд ч цуг хоол идэж үзэж байгаагүй би. Аха. Би ихтэй хүнтэй хоол идэж чаддаггүй байхгүй юу? Надад ингэ амар эвгүй байгаад юм. Миний идэж байгаа ингээ харна ихтэй хүнтэй хоол идэх бас жоохон тиймэрхүү. Тэгээд яг нөгөө нэг эвгүй байгаагаа харагдахгүй гэд нэг өөрөөр идгээд баг амар ихмий идэж байдаг. Би яг нэг тиймэрхүү зүг юм. Үгүй чи эсэргээрээ жоохон иддэг юм тэр чинь. Харин хитэд тэгээд нөгөөний дэрэгтэн ингээд энэ хүн надаас болоод ингээд эвгүй байгаа болохоор нэг баг идэд бэнда гэдэг мэдрэмжийг төрүүлчихгүй гэдэг баг ингээд амар том албатаж гэж хэлдэг юм шиг санагдаад байдаг шүү. Гэтэ баг идэх юм бол нөгөө улам хичээгээд байна гэдгийг мэдрүүлэх юм шүү. Ямар хичээсэн охин бэ? Тэгсэн нүг хоёр албагцнаа цадчлаа гэж үгүй яа тэр үл нэр үнэхээр хот шүү. Би одоо тэгтээ ингэж үзмээр байгаа. Одоо юу гэх анхны болцоон дээр гоё бүргэр идэж үзмээр байгаа. Одоо тэр чинь нөгөө хамгийн одоо эмэгтэй хүний байж болох те ийм аратан үе байгаа шүү дээ те. Тэгэхээр анхны болцоон дээр эрэгтэй хүнтэй бүргэр идэж үзмээр байгаа шүү дээ. Тэр бүр вау яг ямар дурсамж үлдэх вэ гэдэг бас те. Дараа нөгөө нэг тэр хүнтэй хэрвээ үерхэх юм бол дараа нь тэр хүний сэтгэлдлийг сонсох үед аюу хөвчлөлтэй харин тийхөө сэтгэл сонсох боломжтой байх л та тий. Аха яг тийх. Тэр нөгөө бүргчин том янгуудаа ингээл хажаавж мавжаад уурсаж уурсаа. Тийм тэгээ тэр гэхдээ юу юм том ангааж намайг байж болох юм шиг нэг ингээ урсж байгаагт нөгөө залуу нарчиж өгч нөгөө лөө. Тэр гэхдээ тийм бас байж эсвэл бас эсрэгээрээ аим шижиглж суулна шүү дээ. Яг би л шижиглэх байхаа гэдэг. Мэдгүй гэхдээ яг тухайн тийм нөхцөл байж байгааг болохоор гэхдээ бүргэрийг бас нэг эрэгтэй үнэ бас нэг сэрж мэдэж болох бас юу байж магадгүй юм тий. Тийм нөгөө ядаж л нөгөө ингээ урсж исэн юм салбитыг аваад өгчих хэмжээний залуу мөн үү биш үү эсвэл хүлээж авах гэдэг яаж хүлээж авах гэдэг. Энэ нөгөөдийн гоё хөр эргээд хүлээж аваад нөгөө салбитаар нар чинь эсвэл нэгс хижиглээд энэ ямар лаваа юм бэ юм үү. За салбитыг эргэн тойронд байхгүй байлаа гэхэд ядаж авчираад өгөх юм. Наад ч гэсэн гоё санаа шүү. Ер нь байлгах ёсгүй юм шүү дээр салбитгийг өөр газар алсаар тийм тавьж мэрээ авчирч өгөх нь үү яах нь үү гэж. Яг ихтэй хүний мэдрэмжийг олсон яг
юм л да тий. Тэгвэл одоо хиний хувьд төсөөгийн хувьд За. чинийхээ хэлээ сонсч. Насныхан дараалалаар юу? За миний хувьд гэх юм бол би Ресторан уу биси юу? ресторан гэх юм бол би бисийг сонгоно. Бисийг сонгоно. Рестораныг яагаад сонгохгүй байгаа вэ? Сонгоогүй вэ гэхлээр их юм бол шүү дээ тий. Хитрхи хичээх заяа. Би ингээд ресторанд очиход бол ядаж л нөгөө нэг 2 хоногийн өмнөөс юу өмсөх үү? Яаж нүрээ бутах уу? Яаж аятайхан харагдах уу? Тэр чинь нөө намуныг хэлсэн чинь зоогийн газар биш ресторан шүү дээ. Тэгмэд уур амьсгалт нь бас ингээд тохируулна. Тэрхий бодох бүр амар дургах. Би бүр амар бодхоос бүр стресстэй идэх. Чи тэр нэг удаан болцоогүй болохоор ер нь залхуурж байгаа хаа яг үнэ. Тийм болов. Тий. Удаан болцоогүй би бас яг тэгсэн байхгүй юу? Би чи одоо ингээд болцоогүй амар удаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд хүнтэй ингээд албан ёсоор болцсон гэхээр надаа ингээд жоохон төвхтөө санагдаад тэр хүртэл ингээд хийх зүйл чинь ингээд зөндөө байгаа шүү дээ. Тэг би тэгж бодсон байхгүй юу? Нөө яг Монгол тахтаа тэгж бодсон юм. За ерөөсөө тий хүн амьтантай болцож өөртөө ингэж ажиллаж яхаар зүгээр одоо ингээл тий одоо рандомор ингээд хүнтэй танилцж байгаа шүү дээ. Тэр үедээ шууд зүгээр тий яадаг чинь гівгинт уулзъя муулзъя гэд хэлчихвэл амар ч юм уу. Уулзъя муулзъя гэж албан ёсоор ярихгүйгээр уулзчихвал амар юм уу гэж бодсон байхгүй. Яг л нөгөө хийх одоо юу гэх юм би ингээл ажил дээрээс байж байгаа л хүнтэй уулзахаар болчих юм бол би ч угаасаа ажлынхаа хувцастай байна шүү дээ. Тэгээ тийм чин тэр хүн угаасаа намайг ойлгохоос өөр арга байхгүй тий. Энэ угаасаа ажлынхаа хувцастайгаа тий битээч угаасаа яг албан ёсоор болцож байгаа биш. Царай царгаа харъя маръя гэсэн гээд өнцгөр харж штэ. Тэгж бодоод яг тухайн үед тэгжсэн байхгүй. Тэгээ тэгж явж байгаа тарин би бодсон байхгүй. Болцоо гэдгийг чинь гол утга учир нь өөрөө бас энэ бэлдэх үйл явц чинь юм биш тий гэдгийг ойлгосон байхгүй. Би зүгээр амар хэцүү угаасаа хул хүн юм шүү. Яг анхны болцсон дөрөв би зүгээр бисийг юм хүүдийтэй ч юм уу юм том өмд хичээхгүйгээр зүгээр өглөөний нэг усанд ороод нэг шүд амаа угаагаад тэгэл шүд гармаар байгаа байхгүй юу. Би ерөөсөө хичээмээргүй бас дүрт юу гэх юм миний нөгөө нэг жоох юм эмхтэлэг шин чанар нэг амар байхгүй заяа. Тэгээ жоох юм нэг том хувцас нийлбэр юм том хувцас өмсдөг төрлийн хүн болохоор тийм тэгэхээр нэг тийм л байна да. Юу ч гэж үзээ. Мархаг. Миний хувьд бол за яг алийн сонгохоо ёстой мэдгүй байна. Гэтэ ресторан дээр хаа энийг салгалаа. За ингээ 3 дахь эхлэх гэж байна. 4 дахь баг 5 дахь мавдах. Тийм 100 мянга. За шараг гэрэл асчмасаа. За окей. Айгуу л хөтэй тэсчих байх. За. Шараг гэрлэнээ тааруулаад ярьцгаая гэж. Асуулт нь юу вэ? Тийм нөгөө нэг муулсан залуу зүгээр анхны болзоон дээрээ X муулсан залуу зүгээр үү эсвэл сайлсан залуу зүгээр үү? Аль нэгийг заавал сонгох гэж байна. Тийм үстэй. X. Яана уучлаарай андуурсан биш үү? Болзоон дээрээ X ярьсан дээр үү? Зодооны түүхээ ярьсан дээр үү? X ярьсан дээр үү? Миний мууган дээр утгаад. За миний бодлоор шүү дээ. Зодооны түүх гэхээс үнэн хэмээр шүү. За X ярьсан дээр яагаад X ярих хэрэгтэй гэхээр бэжи та бисээ сайн боддоо өөрөө тэгж. Гэхдээ заавал нэг тийм байх халаагүй шүү дээ. X ярьснаас зодооны түүхээ ярьсан дээр. X яагаад X ярьж болохгүй юм бэ? Ярьж болохгүй гэхлээр шүү дээ. Би яг X-тэй өөрийгөө амар харьцуулах баха. Харьцуулах учраас тийм тэгэхээр юм X ярих хэрэггүй баха. Надтай болцох залуу сонсч ивэл яг хизээш болцсон те. Хизээш болцсоныхон те. Тэгэхээр надад бол зодооны түүхийн сонсонгууд яаж тэр зодоо чийс ямар амар цодтолдог байсан юм бэ гэд худлаа өнөн зүгээр нөгөө залууга ингээ хөөргөө суудсан намайг тэр хаа өөрийгөө тэр нэг охинт шал танихгүй энэ дэлхий дээр байдаг өвөг нь мэдэхгүй охинтой харьцуул сэтгэл санаагаар унжснаас зүгээр нөгөө залуугийнхаа те ингээл нөгөө залууга ингээл хөөргөл хэл бэжсэн тэр хаа за марлаг Юу амар хурдан ярьж байсан. Би төгсөөчтэй адилхан X ярьсан. Хамаагүй тэнэг гэж санагдчихэв. Тэгэл X ярихгүй ярихгүйсэн дээрээ зодооны зүгээр сонсвол за дахиж зодтолтож болохгүй шүү хөө. Хэлчихсэн дээр хөө. Баг зодтолтоорой гэж өгөөд. За миний хувьд бол бас яг ялгаагүй. Үгүй ялгаагүй нь уушлаарай. Би болохоор X-ийн сонсно. Би уусаа тийм хайрын түүх мөнх тиймэрхүү юмд угаасаа дуртай. Тэгээд юу гин яг үндэ тийм нэг тийм X-ийн сонсохдоо ч юм уу эсвэл зодооны түүхээ сонсохдоо гол учир нь биш байгаа байхгүй. Зүгээр л би тэр хүнтэй ярих сэдв байна гэдэг чинь тэгээ тэр орчин өөрөө нэг арай дээр байх юм. Юм ярихгүй байгаад идэх осууд бид ч тий зүгээр ингээд
биенийхэн царайг хараад тэр чинь үнэхээр аимшигтай шүү дээ. Надад жоохон гонигтай санагдаад байхгүй юу? Би нөгөө юу яжсэн нэрээ. Би ч нөгөө зөөгч идэг байсан шүү дээ. Зөөгч хийж агаад тэгсэн чинь тэнд нөгөө нэг юу байсан байхгүй юу? Ярих юу болохоор За нэг юм Япон залуу заяа. Япон охин солонгос залуутай ингээ болцож байгаа байхгүй юу? Би тэгэл нөгөө нэг ажлаа ингээ тэр хоёрыг бас нэг жоохон ажиглаж байгаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөө Япон охин болохоор солонгос хэл байхгүй. Нөгөө залуу нь Япон хэл байхгүй. Тэгээд англи хэл байхгүй. Дандаа уулзах олигтой англи байхгүй. Тэгээд хоёр ингээд хүн ингээд хоорондоо ингээ тий баг мэдрэмжээр яа тий баг юм ярихгүй заяа. Тэгээд яг урд хоолоо идэл ингээ суугаад байгаа юм чинь тэр мөчөөл намаа ингээ хөндлөнгөөс харж байгаа надад бол жоохон эвгүй байгаадсахгүй. Тэгэл тухайн үед бодчихсон. Тэгэхээр ер нь бол тэгэж зүгээр сууж муугаад би энийгээ харж сонин орчинд байжснаас зодооны түүхч вэ нөө, X ч вэ нөө аль нэг нь сонсоод суужсэн хамаагүй дээр байх гэж надад бодогдоод байгаа шүү. Гэтэ саяны тэр түүхэн дэр чи юм шүү. Нөгөө тэр хоёр хүмүүс чинь англи хэлж байхгүй, нөгөөд нь Япон хэлжлэхгүй, нөгөөд нь солонгос хэл байхгүй шүү дээ тий. Гэтэ тэр хоёрын хамгийн гол нь таталцж байгаа зүйл нь зүгээр гадаад үзмж юм шүү. Тэгэл яг хөтэ нөгөө сайхан анхны болцоо байсан баха тэр угаасаа. Яг л анхны болцоо шиг санагдсан надаа. Ядаж хоёр дахь болцоон дээр хүмүүс чинь ингээ жоохон ингээд нэг жоохон ойр дотн байдаг да тий. Яг хоёр дахь юм чинь тэр чинь яг харахад бол яг л анхны болцоо байсан тэр хоёр. Тэгэхээр анхны болцоон дээр тийм байснаас ер нь ямар нэгэн анхны болцоон нэрээ гэсэн юм уу? Юугаа ярих. Зодооны түүхмөхөр ярих амар тийм. Хоёулаа л ер нь жоохон хэцүү тий. Тийм хоёулаа л хэцүү. Тэгээд тэгвэл болцоо хийх өмнө ер нь ярих сэдвээ жоохон бодоод эрэгтэй ч юм уу, эмэгтэй ч юм уу нэг байдлыг гартаа авч байгаа нэг нь ер нь бодоод очих юм бол тэр болцоо бас сайхан болцоо болох боломжтой шүү манайхан. Манайхан Монголд гэхдээ яг нэг юм үндсэн сэдв гэж байна уу? Анхны болцоон дээр ярьдаг үндсэн сэдв байхгүй бах тий. Үндсэн сэдв. Ерөнхий танилцуулга явах тий. Дуртай хоолмол тэднэр мэднэр л тэрийг л ярьдаг бах тий. Тэрнээс нэг өөр нэг гүн гүнзгий юм ярьж мэрэд байдаг үстэй. Тийм тэгээд нөгөө бид нар бас яг нөгөө нэг юун дээр хичээл дээр нэг ингээд хариулчихсан байхгүй. Тэгсэн чинь нэг хүүхд ингээд би боловсролын нас унаа гэдгсэн. Боловсролын нас гэхээр ямар сургууль төгссөн, яасан гэдэг нь. Тэгээ одоо ер нь ямар төлөвлөгөөтэй байгаа, ямар одоо зэрэг хүртлээ суралцахын амьдралын төлөвлөгөө амар нөгөө нэг шаардлага өмсөж байгаа. Хүй гэхдээ би бас тиймэрхүү юм ярих амар дуртай шүү дээ. Би яг үнийг хэлэхэд анхны болцоо байна уу, хоёр дахь байна уу надад ер нь би жоохон дип юм ярих дуртай гэх юм уу. Дотоод хүнийг таних амар дуртай. Тэгэнгүүт эрэгтэй хүний өнцгөөс эрэгтэй хүмүүс тиймэрхүү юм жоохон дургүй юм шиг үлээ. Одоо юу гэх юм. Би чинь одоо би нөгөө загсны орд болохоор бас тэгдэм болов гэж боддог байхгүй юу. Би ингээд хүний мэдрэмжийг амар сонсох дуртай гэх юм уу. Тэгэнгүүт тэрэнд чинь бас нөгөө ирээдүйн төлөвлөгөө. Гэтэ ирээдүйн төлөвлөгөөг бол нэг амар асуух гад байдаггүй. Яа гэвэл хүн болгонд нөгөө төлөвлөгөөтэй хүн байна, төлөвлөгөөгүй хүн байна шүү дээ, тий. Эвгүй байдалд оруулах юм болов гэж бодогдоод байдیں۔ Тийм болохоор аль болох нь мэдрэмжийг сонсох дуртай. Одоо ямар хөгжим сонсдیں۔ Тий. Яагаад наа хөгжмөө сонсдیں ч юм уу. Иймэрхүү юмыг гэхдээ эрэгтэй хүмүүс яг ямар хөгжим сонсдیں гэж асуухад бол окей гэдэг байхгүй юу. Тэрнээс халиад ингээд отгошоо яагаад тэр хөгжмийг сонсдیں ч юм уу тий. Энэ хөгжмийг сонсож байхад ямар мэдрэмж төрдөг гэж асуухаар эрэгтэй хүмүүс жоохон дип санагдаад юм шиг үлээ. Хитрхи гүн санагдаад. Чи юу юм шүү тий. Нөгөө амар яриулах дуртай мэдрэмж тэнгүүд тий. Би сонсох дуртай байхгүй амар тий. Би болохоор шил эсрэгээрээ ярих дуртай. Тэгээ нэг ийм үгэн аваатай байвал гоёхгүй. Тэгэхээр ганцаараа ярьсараа дуусаад нөгөө хүнийхээ тэгэл нөгөө хүн тэр ингээл сонсоол тийм үү гэд харч надад бүр 50-50 байна гэж байхгүй шүү дээ. Тэнгүүд хэдий чи хэдэн хувь тэр залуу чи хэдэн хувь байх. 70% зэрэг намайг ер нь сонсож өгвөл би гоё. Анхны болцоо тэгэл дараа чи хоёр дахь болцоо руу орох магадлал өндөрсөд явж байгаа шүү. Би болохоор 60 40 байхгүй юу. Би 40% гэх юм уу тэр залуу 60% байвал надад зүгээр байдаг. Би илүү нөгөө хүнээ мэдмээр байдаг байхгүй юу. Өөрийгөө мэдүүлэх гэхээс илүү намайг зүгээр цаашдаа мэдэрч болно гэж боддог байхгүй. Марлагийн хувьд нөгөө хүн маань нөгөө нэг ярих дуртай хүн байх юм бол би тэгэл яриулаа сонсоол авах дуртай. Хэрвээ нөгөө нь яг надаар яриулах гэж сонсъё гэсэн тийм байх юм бол би өөрөө гоё ярих дуртай. Яг бас тэгдэг те бас тэрнээс шалтгаалдаг шүү. Хойш нэг хэрэг амар орчноо нөгөө өрөөгөө мэдэрдэг хүмүүс юм биш үү? Тийм юм бол. Эрэгтэй хүн гэхдээ бүр ингээд 80% ч юм уу те 75-аас дээш болоод ирэхээр надад жоохон гонигтай санагдаад идэг нэрээ. Хит ингэ яриад хахаар би хит яриа эрэгтэй хүн бас дуртай биш.
хийснээ чи өөрөө сонсох Үгүй дуртай. 60 байхгүй тэр чинь 60% байхгүй юу? 40%-д нь би бас ингээ оршоод байгаа байхгүй. Гэтэ ийм эрт бас нөгөө ийм мэдрэмжтэй чинь өөрийгөө ингэж жийсээ нөгөө нэг дуу муу асуудлаа гэж байгаа штэ тий. Тэнгүүтээ нөхцөл байдлыг чи ямар дуу сонирхсан? Тийм буцаагаад намаа тийм гэж асуух чамаас байхгүй юу? энэ дууг сонсонгуудаа чамд ямар мэдрэмж төрж ийн тий. Тийм, өгөө гэж өгөө аваад, аваад. Тийм яг тийм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чин тэр чинь нэг 60 40 юм шиг санагдаад байхгүй надаа. 50 бодол угаасаа байх боломжгүй гэж боддог байхгүй би бол. Тэгээд ер нь нэг ижил сонирхол гараад ирэх юм бол ярианы сэдв угаасаа хүссэн үсээгүй Цаашаа яваа да. Тийм тэгээ гоё явцдаг. Аха яг тэгдэг. Харин нэг тиймэрхүү байв зүгээр байдаг. За. Тэгээд бас нөгөө мэрэгжлийн тал малаар их сурвал айл сурвал төгссөн ч юм уу тэр талаар ярихаар тухайн мэрэгжлийн зүйлийг Жохо ойрт ярих уу? мэрэгжлийн зүйлийг ингээд яриад гоё юу ячиж ярилцаа гоё цаашаа явцдаг болохоор бас тэр сэдв аягүй гоё гэдэг тий. Хоёр мики ер нь барьчих уу? Наа чи нэг л тэгээд орохгүй байгаа юм шиг санагдаад байна. окей. Дахиж алдахгүй шүү манайхаа. 3 алдсны эцэстэн 4 гэж байхгүй. Миний яриа бол амар ороод үнэлнэ гэж. би ямар чанга дуутай юм бэ? X-ээ ярихдаа муулдаг залуун дээр үү эсвэл сайлддаг залуун дээр үү гэдэг асуулт байна. Заавал сонго. Төгсөө заавал сонго. Би үл яг энэ дээр биш тий. Аха. X-ээ муулах гэхээс илүү надад магтдаг залуучууд амар таалагдана. Аха. X-ээ муулаад байвал дараа нас тэр хүн намайг муулчвал яах юм чи. Араа бодлоо гэдэг. Тэгэхээр надад зүгээр ингээд X-ээ магтаж ярьдаг залуучууд нэг юм нэгэн цагт хайрлсан л үний юм чин тий. Гэтэ бүр хитрхи амар магтаж болохгүй штэ. Бас би чи өөрийгөө тунгийн тааруулаа. Тийм хүн байсан. Тийм тэгэхээр энэ дэр үл надад бол X-ээ магтаж ярьдаг залуучууд таалагдах байхаа. Зөв. За марлагийн үед яалахмараа. Магтуулмаар. Миний хувьд ямар баг муулсан дээр хаа. аха. Нөгөө Чул яах гэдэг. магчвал ингээд тийм лаг сайн хүн байсан, гоё хүн байсан гэд магтаад ингээ яриад байгаа юм бол тэр хүнээс шилжих болоогүй тэр хүндээ хайртай хിവэр юм байна гэдэг мэдрэмжийг би аваад миний зүрх сэтгэл хэлтв шархалах гээд тэгэх мэдрэмжийг авах юм шиг санагдаад байт юм а. Тийм болохоор тийм амар сүртэй муулахгүй ч гэсэн юу яасан дэр зүгээр Тунгийн тунгийн таруулаад тийм надад ийм тохироогүй хүн байсан юм аа гэж нэг тиймэрхүү юм ирсэн намайг дээрээ. Аха зөв. Миний хувьд болохоор хоёрод наваг чи юу гэж бодож ин эндрийг надаас асуулаа ямар намунаа юу гэж бодож би байна. амар өөрийнхөө бодлыг хэлгээл. Миний хувьд гэж ирээ. За манай намунаа юу гэж бодож байна. Намунаагаа л сонсъё. За би болохоор штэ ярьчи би. За би болохоор ингэдэг байхгүй юу? Ер нь бол надаа муулна уу, сайлна уу ямар ч хамаа байхгүй. Зүгээр л бит хоёр ярианы сэдвтэй байл тэгэл окей. Би тэрэнд нь амар баясдаг гэх юм. Гэтэ аль нэгийг сонгол та. Заавал нэгийг сонгоно гэх юм бол за муулуулъя. Дөрөв ч гэсэн хэлжсэн шүү дээ. Ер нь бол яг уу хиний марлагийн ярьсныг ингээд сонсоод үзэхэд сайлаад ярьчих юм бол юу явах юм бэ наа? Би ч гэсэн нөгөө хүнээсээ одоохондоо бас тий Болж чадав. тий харилцаа нь бас хിവэрэ жоохон байгаа юм байна да. Тий буцаад нийлчих боломж бас байгаа юм байна гэх сэтгэл төрж магадгүй юм байна. Тийм болохоор ер нь муулчихоо тэгээд тааруулаад муулчихоо. Гэхдээ таарахгүйсэн ч надад орон хамаагүй дээ. Муулчлаанаас тэгэл за окей шүү дээ угаасаа. Гэтэ муулж байгаа нь та нар зэрэг санагддаг. Мэгтэйгийнх нь өнцгөөс нь сонсож үзээгүй болохоор худлаач ярьж байж бас. Тийм болно шүү дээ. Эсвэл гэтэ магтахтаа ч гэсэн зөвхөн тэр хүний өнцөг шүү дээ. Магтаж байгаа ч тэр муулж байгаа ч тэр хоёулаа тэр хүний өнцөг байгаа юм чинь ер нь бол итгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Тийм болохоор тэгээ нөгөө нэг энэ бас энэ нэг чадвар юм шиг байгаамаа. Ямарваа нэг зүйлийг сонсоод тэрэн дээрээ дүгнэлт хийхдээ тэр зүйлд итгэхгүй юу аль хэсэг нь ер нь бол байж болох уу гэж бодох ч юм уу. Нөгөө өөртөө оюун дүгнэлт хийнэ гэдэг чинь амар чухал байгаа байхгүй. Тэгэхээр надад бол угаасаа цаашдаа харахгүй хүнийг би дүгнээд ч яад энэ тийм сте. Хумсаа гайхуулаад байгаа юм аа. Яа тийм юм. Миний хомс гэхдээ өнөөдөр үнээр хөөрхөн байна. Харин тий айгүй хөөрхөн байсан. Айгүй гоё өнгөр бодцгаасан. Тийм ямар ч тач тийм болохоор магтнуу байна уу надад бол угаасаа ямар ч хамаагүй. Тэгэл сайхан ярианы сэдвтэй бай. Тийм. Тийм хогтууд юм. За тэгээд даах одоо. Даах дээр яаж чинь. Эмэгтэй хүн даавал ямар уу? Окей юу. Өсөөгч хариулъя. За төгсөөгөөс л хэлээ да. Өнөөдөр энэ чамаар л хэлээд шүү Яа ядраа. дээ. Морой чамаар л уралдуулаад шүү дээ өнөөдөр.
даах Тохиогүйгээр талээр би өстэй яг нэр бодож үзэх юм байна. чи юу нааж исэн юм уу? Би бол ер нь Мэдсээр ээж асуугаад шүү дээ амар муухай. харин Яна би мэдсээр ээж асуусан шүү. би гэхдээ яг үнэхээр оюутан багтаа бол нэг залууг амар даадаг байсан. Ааха. Марлаа хүн дааж үзсэн үү? Үтсэн. 100% дааж исэн үү? Анхны болцсон дээр. Анхны болзон дээр 100% дааж бүгднгийн байгаа дааж исэн. Анхны болцсон дээр дааж байгаа юм нэ. тийм. Тэрнээс ер нь бол зөндөө зөндөө дааж та дааж исэн зөндөө гэж. дааж исэн. Маш их дааж исэн. Би нэг удаа дааж исэн. Чамд ямар мэдрэмж Үгүй би нэг биш юм байна уу? Хоёр залууг дааж исэн юм байна би. Надаа амар муухай байсан. Би хүн даага амар дургу. Би тэгтээ тухайн үедээ өөрийгөө ингэж боддог байсан байхгүй юм. За харамж байж магадгүй. Ингээд би тухайн үедээ надад окей байгаад даачлаа гэж бодож исэн байхгүй юу? Тэгсэн чи яг ингээд сүулт нь бодоод ирсэн чинь шал дэмэл даацсан юм билээ. Надад тэгж утсан. Тэгэд нөгөө нэг би ингээд даацнараа тэр эрэгтэй хүнийг үнэлэх миний үнэлэмж буурч байгаа байхгүй юу? Энэ эрэгтэй хүн чинь одоо ингээд надаар даалгаж байгаа юм чинь яг сууна гэж бодоагүй. Гэхдээ ер нь суудсан байлаа гэж бодоход байн би тийжээгээд ах юм шээстэй энэ төр мэдрэмж авсан байхгүй юу? Яг тийм мэдрэмж утсан даадаг тийм. Гэтэ яг нөгөө даажсэн үедээ нөгөө хүн нэг арай гайгүй зөвөр ойлгохгүй за энэ хүний боломж нь байхгүй байсан байна да. Тийм байсан байна да гэж тийм зөвөр ойлгоод би бас эрэгтэй хүнийг тийм муухай ичгэвтер байдалд оруулах амар дургүй. Эрэгтэй хүн чинь бас нөгөө өөрөө өрөөлөр даалгангуудаа нөгөө жоохон эр хүнийх нь тэр нөгөө нэг сэтгэлд нь сэв сон штэ тий. Тэгүүлэхгүй тулд нэг айгу зүгээр шүү. Тэгээ өөрөө ч гэсэн зүгээр бодъё гэж тэгжсэн. Зүгээр бодъё гэж. Би юу бодож явдгаа сая гинт тухаарлаа. Гинт дон гэл ороод ирлээ. Нөө би юу юм бэ? Таалагдаагүй залуу байх юм бол штэ тий. Шууд зүгээр 50 тавилчил гэх баг. Тэгвэл би надад гэж боддог гэсэн. Надад ингээд таалагдах юм бол би тэр залууг даахтаа бол надад бол асуудалгүй заяа. Юу н чааштай даагаад амьдрсан ч хамгийн гол нь надад ингээд таалагдаад байгаа штэ тэр залуу. Тэгэх юм бол асуудалгүй. Тэгэхүү нөгөө залуу надад таалагдахгүй хэмжээнд ч юм уу яриа мараа нэг тийм уусахгүй өгөө аваатай биш байх юм бол хоёлоо зүгээр хөшөө баг 50 тавьчихё. Тэгээд дараа чи тэрсэн чинь ингээд даад одоо эрэгтэй хүн нөгөө таалагдахгүй байгаа залуугаараа даалгах чагаар чинь өрөнд орсон юм шиг мэдээж Тэнгүүт зүгээр таалагдахгүй бол хоёлоо зүгээр хөшөө 50 тавьдаа л тэгэл зүгээр ямар ч үр ширгүү сайхан амьдрий гэж бодд юм байна. Нэрээ бас нэр би яг сүүлийн үед бишээ өмнө яг тэгдэгсэн байхгүй юу? Одоо ингээд тэр эрэгтэй хүнтэй дахиж уулзахгүй дэгээ бодчих юм бол би ер нь бол бас 50-50-даад тэгэнгүүтээ уулзсандаа гэж бодчих юм бол би аль нь ч хамаагүй гэж боддог гэсэн байхгүй юу? Аль нь ч даасан хамаагүй дээ гэж боддог гэсэн. Гэхдээ би даачвал бас нэг юм сэтгэлд маань амар уяг гэх юм уу? Дараагийн удаа за энэ эрэгтэй хүн аваад аачих хэлгүй дээ гэж боддог гэсэн байхгүй юу? Гэхдээ нөө үгүй байсан яг үнэ хэлэхэд нөгөө нэг одоо юу гэх юм тэр эрэгтэйгийнхаа талаар ингээ миний бодож байгаа үнэлэмж маань ингээ буурч чадсан хүн. Одоо би цаашдаа хэрвээ ингээ эрэгтэй хүнтэй уулзах юм бол би бол даалгуулна л гэж боддог. Ялангуяа эхний болцоо. Хоёр дахосоо эхлээд яах вэ тэгээд би даатгсан уу тий. Тийм жоохон удаан үерхэж мөөрхээ те би нэг илүү таньж мэддэг үедээ нөгөө 50 тавил нөө эсвэл эмхтэн даанаа ер нь бол хамаагүй болчих шүү дээ. Би юуны нөхцөл байдалд харуулдаг. Яг анхны болзон анхны сэтгэл гэдэг чинь аягүй чухал шүү дээ. Тэр үед угаасаа би ч гэсэн эрэгтэй хүн даачих юм бол эмхтэн хүнд илүү гоё сэтгэл төрүүлдэг юм шиг санагддаг. Тийм. Тэгээд тийш мөнгөгүй бол угаасаа анхны болзоог хийгээд хэрэггүй. Тийм эрэгтэй хүмүүс мэн гэсэн нөгөө санхүү мангуу болцоо мэдчихэл байгаа юм бол санхүү мангуугээ ер нь зохицуулаад тэгээд ирэх хэрэгтэй. Бас энэ дэр нэг ярих юм байна. Юу одоо солонгос ингээд ийм үнэр зэ эмээ өвөнөр нөгөө ингээд нууцаар хөөх ингээд очиод тооцоог нь хийчдэг байхгүй юу? Тэгвэл нөгөө залуу бас одоо нөгөө залуу шүү дээ тий. Бас ингээд охиндоо 0-д орох байгаа юм шиг явангуудаа тооцоогоо ичээд тэгээд тэр нөгөө охиноо ингээд нэг юм 50 хуу гэж асуух хэмжээний сонголтод оруулах юм оруулахгүй байх хэмжээний тиймэрхүү залуучууд бол амар кул нөгөө альба зам мандаа гэдэг тэнэр гарах юм шиг бодлоо тийм тиймэрхүү байх сайн гоё тэр бол гэхдээ бүр амар тулцсан мэдрэмжтэй залуугийн зам байгаад байгаа байхгүй юу. Тэрийг нэрээ яг солонгостой анх ирээл мэдэрч ирсэн би. Би бас одоо солонгосчууд ч ингээл гүйдэн штэ тий. Эмээ өвнөр ялангуяа эмээ өвнөр дээр
би эмээ өвөнөөс гадна залуучууд дээр бас амар гарч ирсэн байхгүй ингээ гүүгээд те би ингээ төлмөрөө ингээд карта ингээд булаацалтаж өгч мөгөөл надаа бүр oh my god би өөр тэрийг харчаад манай Монголд бол яг үннийг хэлэхэд баг эсрэгээрээ ингээд татдсан шүү дээ. Тийм баг тийм төлжүүл тэгэл баг сайн бизэх байна. Харин Би өстэй баг мөнгө хэмнэлээ. Эсвэл би дотроо ингэж баг би тэгтээ нэг амар хүнээр даалгуулад явж исэн юм жоохон ховор гэж боддөө шүү дээ. Яна намайг даасан хүн байвал гэж Доор комент чирээ. Ямар ч тэгтээ тэгжсэн. Тэгээд тухайн үедээ ингэ бодож байгаа байхгүй юу? Ингээл одоо Монгол Солонгос хоёрыг харьцуулаад бодож байгаа шүү дээ. Солонгосчууд нэг иймэрхүү юутай юм байна да, vibeтай юм байна. Юу гэх ийм тогтсон юм шиг юмтай юм байна да гэж бодонгуудаа Монголыг ингээ хараад үзсэн чинь арай өөр идэв шүү дээ. Тэгээд энэ соёл яг болцоон дээр гараад ирэх юм бол амар гоё юм гэж бодчихсан. Чамтай адилхан. Харин тийм. Тэгвэл гоё. Нууцаарч яг ер нь ингээ мэдрэмжээрээ те төрүүлээ тооцоогоо идэгсэн үү яадагсан эмэгтэй хүний гоё ингээд сонголтонд оруулахгүйгээр бид нар ч бас те карта өгөх дээр агшин магшин чинь те одоо яах вэ зэрэг ингэж гарах уу хайх уу майх уу те амт зүйтэй даах юм болоо яах юм бол мол гэж бодож надад те бүр улаан цайн бүр ингээд зүг зүгээр зогсоод ах чинь бас амар хэцүү те тийм бас худлаа үнэн карта гаргаж байгаа юм. За яах уу 50 тахуу гэж би худлаа үнэн хэлж билээ те. Гэтэ би бол шууд 50 тахуул гэж асуучдээ шин. Тэр нь бол надад амар амар байгаа гэдэг юм уу. Ихэнх тохиолдлууд дээр нь дандаа л тийг асуусан дөө. Тэг яг нэг ганц хоёр даасан тэрэн дээрээ буцааж гороож маа. Тийм. Sorry. Гэтэ би бас нэг юм сонсч ирсэн шүү дээ нөгөө. Одоо ингээ ихтэй ингээ бүх болцоон дээр ингээл даагаал явж байгаа штэ. Тэнгүүт яг салах болоод ирсэн. Мөнгөө нэгсэн гэсэн тохиолдлууд бас байна хөө цаанчаа. Тэрэн дээр бүр инээдтэй гар вэ. Амар тэнэг байгаас анханасаа мэдсэн. Тэр хоолны мөнгө зөнгийг бол нэгснийг бол би сонсоогүй. Хотос мотос авч өгөө тэгчтэй шүү дээ. Буцаа юм аа тэгдэг мэгдэг тийм юм тэр үл үнээр гороо гарах. Би тэгтээ уцаа авъя гэж хэлүүлдэггүйгээр угаасаа өгч өстэй юм шүү. Яа мэдгүй. Би л нэг өг тэр чинь бэлэг шүү дээ. Хамгийн гол нь тэр чинь бэлэг баггүй. Тэгээ хүнээр л ахуулсан биз дээ. Тэр чинь хүнээр ахуулсан юм чинь тэгэл. Гэхдээ эрэгтэй хүмүүс яг ингээд 100% за яг эцсийн шийдвэр нь угаасаа эрэгтэй хүн дээрээ бол та. Гэхдээ 100% эрэгтэй хүн өөрөө санаачлаад эмэгтэй хүнд бэлэг өгдөг гэж би бол боддгоо шүү дээ. Эмэгтэй хүн одоо юу гэх юм ингээд зүгээр ингээд байжаа сэжүүр өгөөд хүү юм нэстэ яана 17 гарсан байж дээ тий. Гоё л ахтаа майхтаа гэл тэгэнгүүт эрэхтэй хүн дон гэл орж байгаа шүү дээ. Сая төгсөө шиг дон гэж орж ирэл 17 авч өстэй байна. Тэгээ сэжүүрийн эмэгтэй хүн өөрөө ингээд нөгөө овоо босхоогүй газар шаазгаа юун дээр суух уу гэдэг шиг тэр юм шиг санагдаад ш. Тэгэхээр зүгээр салж байгаа бол тэгээд нэр цэвэр зүгээр өчөлтөө буцаагаад тэр утсан надад юу авч гисэн. Ноо би л өөхгүй байгаа. Чи надад утсыг авч өгөх тийм үү. Хэрвээ тэгээ улаан цайнд ихэд их юм бол надад аваа заяа. Муухай тийм. Хагаад болох юм бас жоохон бардам зан гарч иргүй л үү тийм. Тийм би бол шууд өгнө. Гэхдээ надад тийм тохиол байгаагүй л дээ. Эрэгтэй хүн нэг надад юм өгнө. Нэхгүй зүгээр ингээд салж байгаа тохиол чи ингээд би зүгээр өгчнөө. Шууд тэр чи бүгднг нөө. Тийм өөрийнх нь асуухгүйгээр зүгээр өөрийнх нь гэсэн юм болгоныг би шууд өгчнөө. Өгөх боломжтой юмнууд бас байгаа шүү дээ тий. Би буцаагаад өгөх боломжтой юмнууд байвал зүгээр өгчнөө. Надаа угаасаа тэрэндээ тэрэнгүү би угаасаа сайхан амьдарч чадна гэж боддоо шүү. Тэгвэл би ч гэсэн тэгвэл нөгөө эрэгтэй хүнд өгсөн юм бүх юмнууд авах нэ. Би аавна гэж бол боддгоо. Би бол авахгүй. Өөрийнхөө авсан юмнуудыг бол өгцөн надад сэтгэл амарх. Угаасаа тэр болгоныг харах болгон ч тэр хүн бодогдоод лээдээс тийм. Нэг тийм юм уу? Тийм. Би тэгээд штэ нэр ингэдэгс штэ. Би ингэ зураг авахулж чаддгүй заа. Хамт уу. Яагаад гэвэл сүүлд нь нөгөө нэг тэр чинь бас устгаж мостно нэг гэхээр ингэ чаддаггүй байхгүй ядаргаад байсан юм чадав. Нэгт ядаргаатай хоёрт жоох ингээд юу гэх юм нэг тийм мэдрэмж байгаад идэм аа. Зориг хүрдэггүй гэх юм уу? Хамаг юм аа ингээ устгаал шатаагаал хүмүүс тэгдэж штэ. Надад тэрэнд ерөөсө зориг хүрдэггүй байхгүй. Тэгэхээр анханасаа тийм юмгүй байсан надад амар амар байдаг. Нөгөө татлаа түтлээгүй байсан амар амар санагдаад. Яа юу наа чин тэгэхээр амар холыг ботсон бодолтой үе ирэх юм шүү. Сална гэсэн бодолтой. Харин анханасаа баг би тэгтээ анханасаа сална гэж бодож исэн үгүйг бол мэдэхгүй байна. Гэтэ ямар ч тааш дандаа л тэгдэг байсан. Гэтэ тэр зураг авах чинь тийм мэдрэмжийн асуудал юм шиг. Хоёул ингээд байж байгаа л нөгөө залуу нь ингээл зүгээр ингээд зураг мураг дарж мартдаг чинь мэдрэмж. Тэгэхээр чамд ерөөсөө тийм мэдрэмж төрөхгүй байна л гэсэн үг юм шүү. Зураг авахлаа гэсэн мэдрэмж нэг амар төрж байгаа үг шүү дээ. Сэний тийм.
Анхны болцсон дээр шууд зураг мөрөх авахыг гэхгүй те. Ер нь Ер нь тийм болцсон. ер нь үерхэл юм үерхэл тиймэрхүү юм дээр ер нь тэгжсэн гэх юм уу. За дараагийнхаа сэдвлээ орё. Төгсөө ор гэдэг. Ингээд за дараагийнх нь болохоор шүү дээ тийм сэдвч явах. Дараагийн асуулт болохоор red flag гинэ. Анхны болцсон дээр. Ийм юм харуулжвал за дахиж энэ залуутай болцохгүй. Би яг хизээ улаан гэрэл асахыг бол сайн мэдэхгүй байна. Тийм. Энэ одоо нөгөө миний хажууд зөөгчтэй муухай харьцах марцах юм. Тэр мөрөөр тийм яг ингээд анх болцоод ингээд байжсэн чинь үйлчлэгээний байгууллагын хүнтэй муухай харьцах марцах юм уу? Эсвэл ингээд амар хараад л хэлэх. Эрэгтэй өмнөний хажууд хараад л хэлэх би тэрнээ амар дургүй. Яа, угаасаа анхны болцон дээр ядаж тий. Тийм. Тэгээ нөгөө нэг ер нь цааш тааж эрэгтэй хүн ер нь хараад хэлэхэд би нэг юм. Яг эмэгтэй хүнийхээ хажууд тийм эмэгтэй хүнийхээ хажууд эрэгтэй хүн хараад хэлэхээс жоохон бол да. Эрэгтэй хүн найзууд мэзүүдтэйгээ бол хэлэх юм шиг санагдаад байхгүй надад бол одоо юу гэх юм хүн найз нөхдийнхөө дунд хэлж болох байхгүй юу тэр чинь тоглоом шоглоомоор хэлнэ штэ уурлаагүй дээ штэ зүгээр ингээ гоё ингээд хөгжилтөө байж байгаа найзуудынхаа дунд хэрэглээд ашиглаад иж болно штэ гэхдээ эрэгтэй эмэгтэй хосууд гээд бит хоёрын дунд тэр баймааргүй байхгүй юу хосуудын дунд хараал мараал байна гэдэг бол надад жоохон байж болохгүй юм санагдаад байгаа. Нэг л өдөр муудалцаад ирэхээрээ би энийг хэлэх ч юм уу тий тэр үнээрээ тоглоомоор биш жинхнээсээ хэлэх ч юм уу. Нэг юу бэд штэ зааг гэж нэг юм байна да тий ямарваа нэг юмд чинь хязгаар гэж байна да. Тэгэхээр тэр хязгаарт орох ёстой зүйл нь бол тэгэл хараал юм шиг санагдаад штэ. Тэгээд тийм эхний болцоон дээрээ миний хажууд тамхилаад байвал надаа нэг жоохон чинь бүр гүнхтэй. Би яг тэгж байсан тохиолдол надад байгаа. Тийм эхний болцоо биш байсан баха. Гэхдээ ер нь ямар тааш 2 дахь 3 дахь санахгүй байна ямар тааш нэг залуу миний хажууд яг ингээд тэгтээ яг надаас асуусан л та. Би ингээд нэг тамхилчих уу гэж бид хоёрыг гадаа алхаа явжсан байхгүй юу. Тэгээ би тухайн үедээ окей гэж хэлж байгаа штэ. Гэтэл цаагаараа бол би ямар муухан бэ тий хажуу талд нь би ингээд хүлээгээд зогсоод байгаа байхгүй амар цайна. Яах учраа олохгүй би яг юу хийх тэнгэр харах юм болов яа. Тэгээд зогсоод байгаа байхгүй. Тэр надад жоохон онцгойсон. Тэгээд тамхилж мэмхилж байхдаа нөгөө шүүсмсаа идэв штэ. Тэр мэр болоос айгу. Тэр мэр ёо арайч. Тэр чинь жинхэнэ улаан. Ёо тэр бол арайчтэй л баг. За одоо би бодлоо нөгөө дүнсний эксээ ярих юм уу? Зодооны түүхээ ярих юм шүү дээ. Тэр өөрөө улаан гэрэл асаах юм. Улаан гэрэл асан тэгээ жоохон ярьж марж байгаа юм жоохон нэг тиймэрхүү тийм мангар юм яриад ах юм бол улаан туг шууд гоцоно. Тийм тэгээд бас өөр нэг юм байдэн штэ жоохон одоо болцож байхдаа сандал мандлын ингээд татаж өгдөг ч юм уу хаалган онгойлгож өгдөг ч юм уу тийм мэдрэмжүүдийг нөгөө нэг тийм эрэгтэй хүний тодорхой нэг джентльмен тим зангуудыг гаргаж өгөхгүй байх юм бол энэ хүн чинь цаашдаа намайг халамжлах юм уу гэх тийм мэдрэмж аа. Тэр тэгтээ ингэ санагдчих ш надаа. Тим эрэгтэй хүнтэй болцож үзэх хүртлээ тэр мэдрэмж тим гоёыг яг үнийг хэлэхэд мэдэж чаддаггүй юм шиг санагцсан. Одоо ингээд гурлаа ингээд ярьжингууд те ерөөсөө ингээд ганц ч удаа хаалгаа ингэж онгойлгуулж үзээгүй юм ихтэй бол яг үнийг хэлэхэд тэр мөр бол асуудал биш дээ гэж бодож магадгүй юм. Гэтэ би яг тэгдэг байсан байхгүй юу? За тэр хаалгаа онгойлгож өгөх те онгойлгож өгөхгүй байсан чи юу хилэм орооцолтод тийм шүү. Ирүүл шүү. Тэгээ ингээд үзээгүй байжгаад гівгийн одоо юу гэх юм тийм залуутай би яг болцсон байхгүй юу би аваадсан байхгүй юу тийм авцсны дараа дахиад өөр хүнтэй болцонгууд тэр хүн хэрвээ надад хаалга онгойлгож өгөхгүй бол надаа гэд хүн яг нөгөө нэг хүлээлтээ жоохон ингээл ихсгээл явцдаг юм шүү дээ тэгж бодогцоо. За тэгээд нэг тиймэрхүү өөр байгаа илүү өөр ер нь тэгээд нэг тийм хүмүүсийн юу гэдэг юм бэ тийм болов red flag зөндөө хүн болгоно л өөр ах та одоо тэгээд тэгвэл штэ дорчлоо дараагийнхаа юу энэ юм байна дахиж болцох шалтгаан дахиж 2 дахь болцоогоо ийм залуу байвал би дахиж заавал болцсон тийм байна надад байна намайг амар сайн сонсож өгөөд ингээд яриулаад намайг хамгийн гол нь сонсоод ойлгоод сонсоод байх чи тэгтээ юу ярьдیں۔ Анхны болцсон дээр
Тэр амар Би тэгтээ нэр амар их юм санагдсан яриад юм аа. Тань юу яриад байдгийг? Мэдгүй байна. Би тойрчдыг хэрэгтэйөөсөн шл. Мэдгүй тэгэл ингээл нөгөө нар харуул нарыг яриад уул харуул уулыг ярина гэдэгшгэл амар их юм ярьдаг. Ер нь их юм ярьчээд иддэг. Тэгээ нөгөө залуу нь ингээл хөөхөө надаас ингээд бас хөөх юм асуугаад те намайг ингээд мэдгээд сонирхох гээд ингээд ухах гээд нэг тийм мэдрэмж байдэн штэ хүнд угаасаа ингээд яриад тэгэнгүүт нь чи би энэ залуу таалагдаад байгаа юм байна гэсэн мэдрэмжгээс авд юм шүү дээ тийм үү. Тийм эрэгтэй хүн чи угаасаа ингээд сонирхохгүй байгаа охиныхоо талаар нэг хобби мобиг нь бол асуухгүй штэ. Тэгээ хамгийн гол нь би ингээд таалагдаад намайг ингээд мэдгээд ингээд хичээгээд надаас хөөх юм асуугаад байдаг хүмүүс төл за ингээд бас те хоёр дахь боломж чамд өгье. Тий өгье аа. Гэтэ угаасаа л тэгэл нэг яг ингээд болцооны орой нөгөө нэг дуусах цэгийн тэгэл дараачих нь болцоогүй юу гэдэг бас тэг шалтгаалчихдээ штэ нэг ингээд бодож яач. Би тэгтээ нэрээ сонсох дуртай штэ. Би ч юу нэ сонсох дуртай штэ. Тэгтээ би бас ингээд одоо нэг тийм хэдэн минутын гацалт мацалт байдаг штэ. Юм ярьж байгаа л нөгөө хүн чи яриха болох ч. Тэр үед нэрээ яалчгүй л тэнгэр хараад тэнгэрийг яриад од харж одыг яриад те. Байшин байрлал гараад тэрийг яриад тэгэл яг л тэгдэж ш нэрээ. Тэг бас нөгөө юу яадаг юм аа. Нөгөө таалагдах гэхээс л нөгөө мэдрэмжүүд нь ингээ хоорондоо цогцоод идэг хүмүүс чинь тэгж нэг юм сул чөлөө мөлөө авах бүр ингээ амар яригадаад идэх байхгүй. Яриа л тий. Гэтэ нэг ганц 2 минутын гацалт бол байдаг шүү. Яаж гоё ярьсан тийм байгаа. Гэтэл нэг цаанаасаа нэг болоод идэх хугацаад идэх тааха. За. Марла чи би бол намайг гэрт минь хөргөж өгөх юм бол дахиж болцноо. Тэгвэл тэрнээс өмнөх асуудлууд бол окей юм тий. Яг шимтлүүр тийм нөгөө нэг санирээд red flag энэ төр байхгүй зүгээр ер нь энгийн байж байгаа л энгийн гоё хөвгчлөлтэй байж агаад тийм тэгээд нөгөө хүмүүс бас айгуу гоё хөвгчлөлтэй инээдтэй юм ярьдаг хүмүүс байх юм бол дахиж болцоод тэгээ гоё явахаа тийм хүргэх хэрэгтэй биш шүү. Аа. Тэгээ одоо намайг асуу. Хоёр юу намайг асуухгүй дээ. Яа. Би тэгтээ яг үнийг хэлэхэд мэдэхгүй байна. Яг юунаас олж би дахиж болцох уугүй мэдэхгүй байна. Зүгээр мэдрэмж л юм байна. Энэ хүнд би таалагдж ийн гэдэг мэдрэмжийг авах, тэр хүн надад таалагдж ийн гэдэг мэдрэмжийг аваад тийм байх юм бол окей. Гэтэ би ер нь хоёр дахь болцоог заавал хийх баха. Ямар ч тэнэг залуу байсан би хоёр дахь боломжийг бас өгчих юм санагдаад байна. Түрүүн төгсөө илгээсэн мэт л үлээ. Тэрэн шиг би нэрээ хоёр дахь боломжийг заавал өгөх баха. Яг л эхнийх дээр хүн яг нөгөө бие барьж мараад ч юм уу. Жохон тийм сонь үлдэл гаргаж байна шүү дээ тий. Тийм тэгэхээр хоёр дахь бол би тэгтээ нөгөө нэг бас яг тэгвэл надад нэг юм асуулт байна заяа. Одоо ингээд амар царамтай заяа. Амар бүдүүн. Ерөөсөө чиний хайп биш. Тэгсэн мөртлөө амар гоё яриа. Би бандар залууд дуртай шүү дээ. Тийм эсвэл амар турхаа ч юм уу тий. Ерөөсөө чиний сонирхол биш заяа. Чиний тайп биш. Тэнгүүтээ айгуу гоё яриа хөрөтэй, ухаантай, джентльмен зантай заяа. Эсвэл нөгөөтг нь амар нэм царайлаг мөртлөөний тэний зодоо модоно ч юм уу ингээ мөнгө төгрөгөө гайхуулаад тэгэж тэр хоёрын алийг тийм алийг сонгох юм. Тэр эсвэл дахиж болцоо хийх бол тэр хоёрын алийг сонгох. За би ч та яна уучлаарай ойлгосонгүй. Дахиад дахиулъя. Тэр хоёр хүн байгаа шүү дээ тий. Тэр хоёр хүнтэй хоёулантай болцоо амар царайлаг юм уу? Царайлаг. За зүгээр тийм хоёр сонголт байгаа зөө. Тэгэл тийм бол тэр хоёрын алийг сонгох. Тэр хоёртой хойлонтой харин нэг нь болохоор амар дайжгүй сонголт, нөгөөх нь болохоор мяа сонголт. Энэ хоёрын алийг сонгох гэдэг. За нэг залуун заяа. Ерөөсө чиний тайп биш. Гадна төрх мөрхөөсөө жоохон нэг тиймэрхүү харагддаг. Тэгтээ гоё уулзаад үтсэн мэдрэмж нь айгу гоёсан. Нөгөөх нь болохоор амар царайлаг. Миний тайп, чиний тайп хэрнээ жоохон эхний удаагийн болцоон дээрээ мэдрэмжгөө нэг жоохон сэн юм ярьсан. Эхнийх штэ. Тэр нөгөө нэг одоо миний тайп биш гэхдээ надад гоё мэдрэмж өгсөн. Тэр залууг би сонгох байх. Тий, надад ч гэсэн намайг сайн сонсож өгчлээ. Тэр ихний залуу тэгээ намайг яг сайн сонсож өгөх юм уу гэж. Юу нэг сая намуунаа ингэж нөгөө нэг хоёр дахь боломжийг олох нь штэ гэдгсэн болохоор тийм. Эхний залуу. Гэтэ яг хуу хоёр дахь залуутай би уулзсан байлаа гэж бодсон шүү дээ. Тийм, уулзаад миний тайп гэхдээ ингээд нэг сонин нөхцөл байдал үүссэн.
тэр залуу төрүүлээд над руу одоо би ингээд бит хоёр ингээд салаад гэрлүүгээ хараад тэнгууд тэр залуу төрүүлээд над руу ингээд юм хум бичээд те хоёлаа дахиад хоёр дахь уулзах уу гэх юм бол би окей гинэ. Тэр залуу асуухгүй над руу төрүүлж бичихгүй бол би тэгээд тэр чигээр маяг чинь гэх юм уу. Тэгэж хоёр дахь боломж өгөх. Тэгдэг те нөгөө нэг юм одоо орцны гадаа хүргэж өгсөн ч гэсэн болгоомжтой гэртээ орсон уу гэж асуудаг залуучууд надад амар гоё санагдаад тэр чинь тэгээд угаасаа тэр юм шүү. Тэр охин таалагдсан болоод дараачийн шат руу орох гээд асууж байгаа юм шүү. Таалагдаагүй байсан ч гэсэн зүгээр л тэгээд асуучих л та тэгэл таалагдаагүй тохиолдолд асуугаад димэн штэ. Тэгвэл нөгөө охин чинь ингээд би энэ залуу таалагдсан юм байна гээд тэгээд үргэлжлүүлээд харьцах гад эхлэв штэ. Тийм үстэй. Надад ерөөсөө таалагдаагүй залуу одоо миний таалагдаагүй залуу гэртээ гоё орсон гэж асуусан надад амар тэнэг санагддаг. Угаасаа би бол тэрийг тэгж л боддог. Энэ залуу над руу гэрэл таалагдсан болохоор над руу юм бичиж байгаа гэж боддог. Тийм болохоор тэрэн дээр жоохон манайхаа нэг шугамн дээр зогсоо идэх үү. Та нарт яг таалагдаад та нар ингээд дараа нь асууд юм уу? Эсвэл зүгээр л хүн ёсоор. Тийм хүн ёсоор гэдэг юм. Эмэгтэй хүмүүс бид нар бол тэгэл буруугаар ойлгоол явчихна. Би бол шууд буруугаар ойлголаа би таалагдж байгаа юм. Окей. Хоёр дахь боломжийг би чамд өглөө. Тэгж бодно. Гэтэ юу юм шүү. Яг таалагдсан болохоор асуусан ч гэсэн таалагдаагүй ч гэсэн асуучих тхүү. Чи бол таалагдаагүй ч гэсэн асуулах гэдэг юм тийм. Таалагдаагүй ч гэсэн асуулах юм. Тийм тэгэж хоёр яг өөрийнхөө нэгэн дээр барьдах уу. Тэгэхгүй наа чи яригдахгүй сонсогдохгүй ч магадгүй. Барьдах уу гэсэн чи ярих ойлч юм. Ярил та яриа. За нэг тиймэрхүү ингээл одоо дуусах уу да. Бүр 3 бичлээ штий. 3 гэж баг 5 6 юу. 5 6 явцсан уу мэдгүй юм. 100 мянга гэдэг шиг л. Тийм микнес болж өнөөдөр бол айгүй хэцүүлээ. Тий. Зөндөө олон бичлээ. Тэгээ ер нь өнөөдрийнхөө ярианаас нэг амир болцооны туршлагагүй ч гэсэн за ингийн бол энэ хүнийг ингэж дүгнэх хэрэгтэй юм байна гэд зөндөө л олон юм сурлаа. Би халаасуу. Та хоёр хичээсээ. Хоёр хичээсээ их юм сургуу. Их юм сурлаа. Гэхдээ насны нэг юу бэдгүй мэн. Яг ингэ яриад хэлсэн чинь надад санагдсан. Насны ялгаа юу? Тийм, насны ялгаа малгаа. Яг үнийг хэлэхэд чи чинь надаас 3 билүү 2 чамаас 2 дүү надаас 3 байгаа шүү дээ тий. Тэр чинь бас тий 1 жил 2 жилийн ялгаа малгаа гэдэг чинь байх ёстой шүү дээ. Гэтэ яг нэг болцооны юу мөн дээр бол туршлага гэхээс нэг тийм насны ялгаа бол угаасаа гардгүй юм шүү. Надад яг насны ялгаан дээр яг ингэ санагдаад байдаг ш нөгөө одоо 10 жил мөлийн үед бол насны ялгаа угаасаа амар ял гардаг заяа. Тэнгүүтээ 20 гарчаад ирэх юм бол яг үндэ одоо надад бол 40 идтэй ч найз байна, 10 идтэй ч найз байна заяа. Тэгэхээр 20 гарчаад ирэх юм бол тийм нэг амар насны тэр юуки 18 хүрчээ том хүний амьдрал руу ерөнүүлэх хөндөө хөөхөн хүл тавиад орж байгаа шүү дээ тий. Тэгэл тэрэн цагаас хойш нэг насны ялгаа санагд. Тийм л юм байна тий. Яг нөгөө туршлагын ялгаал гарна уу гэсэн насны ялгаа гарах юм тий. Харин тийм шиг байна. Яг сая ярьж байгаа хувцастай тэгж бодлоо. Бас хөөрхөн ярьчлаа. Тэгээ одоо өнөөдрийнхөө анхны болцооныхоо сэдвийг дуусах уу да? Дуусгая да. Тийм. Зөндөл олон бичлээ. Чи болоо тэгээ бас ажилтдаг шүү дээ цаашгаа ингээд тус тусын амьдралаа хөөх гэж би гурав. Би гурав ч бас амьдралтай хүмүүс тий. Юу гэж одоо та нараа нэг ажилгүй юмнууд сууж идэг гэдэг нь яг би бол ажил байхгүй гэхдээ ямар тааш тэгээд өөр тус тусын амьдралаа хөөх гэж. За баяртай 100 мянгуудаа би дахиад баяртай